За багш энэ та бүхэндээ интернетээс Paint програмыг хэрхэн татаж суулгах талаар зааварчилгаа өгөх гэсэн юм. За юуны өмнө интернет хөтж байна гээд Google хайлтын системээ гаргаж иж хагаад програмаа хайцгаая бүгдээрээ. За хайлтын систем дээр биднес PaintNet гэж бичээд хайх юм бол хайлтын системийн 2 дугаарт жагсаалтанд гарч ирсэн энэ PaintNet download гэдэг хэсгийн download хийсэн дотор байгаа энэ .pdn download now буюу энэ зүсэндээ дараад баруун дээд өнцгтэр байгаа PaintNet 4215 гэдэг линкэндээ дараад татаж аваарай. Save хийгээд. За багш нь ингээд татаад бэлдсэн байгаа учраас шууд таталтын явцыг зогсоолоо. За ингээд чиний компьютерт татагдсан бол PaintNet 4215 буюу ийм архивлсан файл харагдах ёстой шүү. За одоо энийг би задлая. За би задлаад бэлдэн болцсон байгаа учраас шууд энэ ийм юм харагдах баг. За энэ програмыг та бүхэн шууд ажилуулад yes гээд за Express гэдэг сонголтыг хийгээд Next дараад I-agree гэдэг сонголтыг хийгээд Next дараад ингээд цаашаа суулгана шүү. За багш нь өмнө нь суулгацсан учраас шууд алгасаад компьютерийн дэлгэсэн дээр суусан дараа байгаа ийм дүрс харагдана. PaintNet гэдэг энэ командыг ажиллуулж програмыг нээж үзье. За манай Paint програмын маань ерөнхий дизайн буюу цонхны бүтцийн юмрхүү хэлбэртэй харагдах баг. Зөв суусан бол. За ингээд л ажиллаж эхлэн дээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье.